диабетесэд болно да. Тавтаморил манай одоо зочноор интермед ерөнхий ивент за манай ерөнхий ивент тэгчээр интермед имлэгийн одоо урьдчилан сэргийлэх үзэлгийн төвийн эмчилгээний хоол зүйч доторх эмч Нүрман манай зочноор ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? За сайхан битүүлэгч юм уу өнөөдөр? За битүүний бэлтгэл хэр байна? Цагаан сар хэр бэлтгэлтэй байна? Тэгвэ. За одоо ч бол бэлтгэлээ энэ. Одоо ч бол эндээс гараад бэлтгэлээ хийх бах тий. За тэгээд өнөөдөр бол үзэгчдэд маань цагаан сарын үеэр бид ерөнхийдөө 3-4 хоногийн хооронд нэлээд хүн тохиолддог гэх юм уу. Дээрээс нь замбраагүй хоололдог гэж бас хэлж болох бах тий. Тэгээд угаасаа нөгөө статистик судалгаагаар түргэний эмнэлгийн ачаалал бас маш өндөр болдог тий. Тэгээд энэтэй холбоотойгоор за та өөрийгөө нэг бас гоё танилцуулаад сая эстер маань жоохон дутуу танилцуулчих шиг боллоо. Тэгээд хэдүүлээ гоё асуултуудаа асуугаад хэлүүлээд байв тий. За. Намаа Нүрман гэдэг. За би болохоор интернет эмнэлгийн урьдчилан сэргийлэх төвд ажилладаг. Тэгээд доторх эмч мэргэжилтэй шимт хичээл судлалын магистр. За тэгээд эхний асуулт болохоор ерөнхийдөө зохистой хооллолтын талаар дурдахгүй байж болохгүй. Тэгээ ер нь яг нөгөө одоо хооллолтын харьцаа голцоо одоо ямар бүтээгдэхүүн дэрч гэх юм уу ямар хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр ингээд одоо энгийн өдрүүдэд харьцуулах тодорхойны одоо хоол шинжлэх процесс алдагддаг бай тээ. Ерөнхийн нэг жоохон ойлголт юм уу тээ. Ер нь бол одоо бид нар ингээл одоо битүүн болох ч штэ тий тэнгүүт хамгийн эхлээд бууз идэн айгүй өсвөтэй цаавна. За тэгээд нөгөө мах хэрэглэн тэгээд айгүй юм олон төрлийн уламжлалт хоол хүнснээс гадна дахиад нөгөө орчин үед бид нэр иддэг одоо юм амттангууд чихэр жүүс ундаа ч юм уу эднэрийг ингээд нөгөө айгүй олон юм нэр төрлийн хүнснүүдийг зэрэг хэрэглэх тийм шаардлага үүсэж байгаа хгүй. Тэгэхээр за энийг ярихаас өмнө эхлээд нөгөө хоол хүнсний хэвийн харьцаа гэдгээ бас ярил зүгээр ах тий. Бид нэр ингээд хүнсний бүтээгдэхүүний хэвийн одоо үрт арайны төрөл, уургийн төрөл, хүнсний ногоо, жимс, сүм бүтээгдэхүүн гэдэг ийм төрлүүд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр төрлүүдээ эмчнэр хоол зүйчнэр ингээд нөгөө хэвийн харьцаагаар хэрэглээрэй гэж зөвлөхдөө за өмнө нь бол жишээлбэл ингээд пирамидын зарчим гэж таад нөгөө 10 жилдээ ингээд үзчихсэн нэ тийм харьцаагаар үздэг байсан. Монгол халахлаарээ нөгөө зөв хоолтын гэр зөвлөмж гэдэг байдаг шүү дээ тий. Тэр тийм гэр зөвлөмжийг дагдаг байсан. За 2011 оноос халахлаарээ ингээд дэлхийн ер нь ихэнх улс орнууд за айгүй амархан ингээд арга нь болохоор ийм зөв хоолтын зохистой хоолтын 5-ны зарчим юм байна гэдэг ийм 5-ны дагуу хооллож гисэн баггүй. Тэгэхээр тэр 5-ны дүрм гэдэг нь бид нар одоо ингээд нэг удаа идэж байгаа хоолоо ингээд 1-5 гэж бодоод за тиймгүүт идэж байгаа хоолны маань 4-ний 1 нь л гурил будаа төмс ч юм уу те авиос гэд гомн ч юм уу урт арайны төрөл байна гэсэн. За 4-ний 1 нь болохоор уургийн төрөл буюу одоо мах, төфөө, далайн бүтээгдэхүүн эднэр орох нь шүү дээ те. За тэгээ үлдсэн тал хувьд нь болохоор яг ногоо юм ингээд жимс байхыг ер нь ол зөвлөдөг байхгүй юу. За тиймгүүт бид нарын бас яг ингээд битүүнд бодоод үзэнгүүт бас алдагдаад байгааз. Саяны 5-ныхаа шууд алдагдчих. Тийм хажууд бол ингээд сүм бүтээгдэхүүн болон өг тасаа ингээд тохиромжтой хэмжээгээр хэрэглэж болно. Гэтэ энийг алдагдуулахгүй байж бас болно шүү дээ тий сонголт. Тийм байх. 5-ны зарчмыг ихлэ ойлгочмоор юм биш үү? За 50% нь бол та нийслэл салаад бол биш болоо өвчлээ. Тийм нийслэл салаад бол. Ногоо. За 25% нь бол бууз байж болох нь бууцны мах байж болох нь шүү дээ. Тэгээд уудсны мах, өвчүүний мах ч гэдэг юм уу тийм бүтээгдэхүүн үлдсэн нь бол бууцны гурил байж болох нь шүү дээ. Тэгээд цагаалга те нөгөө будаа бэрээс. Тэгэхээр тэгж тохируулж болох юм байна. Тэгээд хаана алдагддаг вэ гэдэг зүйл асуусан шүү дээ. Ер нь яг хүмүүс яг энэ 5-ны зарчмын дээр л ер нь тохируулж чадахгүй гэх юм уу. Одоо энэ нөгөө 5-ны зарчмаас илүү их идэх гэдэг нэг зарчим нь яг нийт эдснээ харсан чинь зүг байж болоод шүү дээ. Яг 50% ногоо ч юм уу. Гэхдээ их идчихдэг тийм. Тэгвэл яг хөө тэрийг нөгөө нэг юм гараараа баримжаалдаг аяга амархан арга байдаг байхгүй юу. Тэгэхээр гурил будаа төмс ч юм уу одоо ингээ үрт арайны төрөлтэй талах идэг гэвэл бид нэг удаа идэхдээ өөрийнхөө ингээ атгсан гарын хэмжээтэй гэж бодож идэж болно. Нэг удаагийн хоолн дээр юм атгсан гарын хэмжээтэй гэж шүү дээ. Өмнөөс ол их байж болох гэсэн тийм. За мах уургийн төрлийг болохоор хуруугаа оролцуулахгүйгээр ингээд алганы хэмжээтэй ингээд идэж болно гэсэн. Тэгээ одоо нэг зузаан ийм хүзрийн юу гэдэг чинь таарч үзсэн тийм юм зузаан тийм. Тэгээд ногоогоо болохоор ийм хоёр гараа дэлгэсэн юм шиг айгу сайн идэрэй гэж зөвлөдөг байхгүй ийм дэлгэсэн юм шиг. Тэнгүүт яг нөгөө тийм одоо ингээд бид гурав ч гэсэн ингээд бараг 3 өөр
илтэй байгаа шүү дээ. Буруу Тэнгүүд гартай. том биттэй хүмүүс чинь илүү хідэн. Жижиг биттэй хүмүүс нь арай бага гэсэн. Тийм шүү дээ. Тэгэхээр ингээд өөрийнхөө гарт ингээд баримжаалаад идсэн илүү амархан байдаг. Дээр нь нэмээд хэлэхэд одоо нөгөө чиз, өрөм, одоо сүүл мөс шүү дээ. Тийм тос ихтэй юмнуудыг өөрийнхөө эрх орон хэмжээтэй идэрэж байгаа. Яг энэ өндгөн юм уу эсвэл яг энэ эрхийн орон хэмжээ. За эрхийн орны яг юм хэмжээгээр юм биш үү. За тэгвэл хүүхдүүдийн хувьд яадаг юм болоо бас яг адилхан юм алга, атгасангаар хүүхдүүдийн хувьд ч гэсэн энийг ингээд ашиглаа явчих болно гэсэн. За ер нь бүхэл хүмүүст яг л өөрийнхөө гарын хэмжээгээр биш үү те. Биений хэмжээгээр ингээд нөгөө гарны хэмжээ ч өөр байгаа шүү дээ тийм болохоор. За ерөнхийдөө ойлголоо. За тэгээд статистик судалгаагаар бол эрэгтэй хүн дунджаар өдөрт 2400 ккал, эмэгтэй хүн 2100 ккал илчлэгтэй хоол хүнс идэх хэрэгтэй байт юм байна л да. За тэгвэл ер нь бол бид нар бол баярын өдрүүдээр 2 дахин буюу 4000-аас дээш ккал ингээд одоо иддэг гэдэг судалгаа байна. Тэгээд энэ асуултын гол нь одоо энэ нэг өдөрт ийм их ингээ богино хугацаанд их идэх гэсэн үг болчихж байна шүү дээ. Хотоодыг ажилуулах, олон айлаар зэрэг орох ч гэдэг юм. Энэ эргээд хотоод гидсэндээ ч гэдэг юм уу, эрүүл мэндэд яг ямар одоо ачаалалтай вэ гэдэг та тайлбарлаж өгч шүү дээ. За одоо болохоор яг нөгөө нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвгээд байдаг. Тэрний хоол судлалын албанаас гаргасан судалгаагаар бид нэр ер нь бол ингээд өдөрт өөрийнхөө идэх ёстой хэмжээнээс цагаан сарын үеэр 2-3 дахин их идээд байна гэж гаргаж байгаа мэлээ. Тэгэхээр саяны ингээд нөгөө 4000 гэдэг байгаа тоочин баг таарж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө бидний илчлэгчин бас шууд эмэгтэй хүн 2100 ч юм эрэгтэй хүн 2400 ч бас бодож болохгүй байхгүй юу. Тэгэхээр өөрийнхөө өндөр нам нас тэднэрээс хамаарат бас өөр өөр байдаг. Тэгэхээр яг хүмүүс бас өөртөөхөө нөгөө илчлэгийг бодъё гэвэл бодис солилцооны суурилчлэгтэй бас ингэж бодож чаддаг байвал зүгээр. Тэгэхээр хүмүүс одоо нөгөө интернетээс аппликейшн хэрэглээд ч юм уу BMR гэд тооцоол хийгээд үтсчвэл илүү амар байдаг шүү. Одоо жишээлбэл миний гэхэд бодис солилцооны суурилчлэг маань 1200 орчмол байдаг байхгүй юу. Тэнгүүт би ингээд хөдөлгөөний идэвхээрээ үржүүлэхээр би өдөртөө 1500-аас 1600 авна. Тэгэхээр саяны ингээд нөгөө тоон дээр гарч ирж байгаа бол би бараг л тийм 2100-аас л бага авах байгаа гэсэн үг. Гэтэл би ингээд өөрийнхөө авах ёстойгоос 2-3 дахин хилцлэг авчин гэдэг чинь миний нөгөө хоолыг боловсруулах ёстой тэр эргэтэн систем маань бүр аюул өндөр ачаалал авчин гэсэн үг болох байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд нойр балчирхай айгүй олон энзимүүдийг ялгаруулж байгаа шүү дээ. Одоо жишээ нь нүүрс усыг хэлээ гэхэд глюкоз халтална, уургийг амин хүчил халтална, одоо өвтсийг тосны хүчил халтална ингээд задлагдаг энзимүүдийг ялгаруулж байгаа. Цөснөөс цөсний хүчил ялгарж байгаа ч юм уу. Тэгэхээр тэд нар болгонд ч л ингээд ачаалал хүрч байна гэсэн. За энээс үүдэлтэйгээр одоо түгжрэлч гэдэг юм уу? Одоо сахар өсөх одоо за юу гэдэг нь би өөрийнхөө л мэдлэгийн хүрээнд яриад байгаа шүү дээ. Одоо хамгийн илбэг нь болохоор нөгөө нойр балчирхаа одоо зочмог өрөвсөл хийснээр байдаг ч юм уу тий тэд нар бас байж байна. Саас нөгөө хэдэн оны өмнө манадас нойр балчирхаа талаар нэг юмч ирж интернетээс одоо ирж зөвлөгөө өгсөн хоо тэгсэн чинь яг энэ цагаан сарын үе дээр хийхээр одоо нөгөө нэг нойр балчирхаа маань өөрөө зочроод тэгээ бас айгүй сөргүр дагараг хөвчтэй л мэлтэй бүр сүултээ өөрийгөө ингэж шатаадаг гэж хэлсэн шүү дээ хамгийн нөгөө нэг хүндлэлбэр нь. Тэгэхээр цагаан сарын үеэр тааруулж идэх. Тийм тааруулж идэх. Илэг цус нойр балчирхай гэдэг аюу олон ийм хоол боловсруулах системд нөлөөлдөг. За дээр нь нэмээд нөгөө цусны сахар аюу олон юм гэдэг нөлөөлдөг. За тэгвэл одоо сар шөнийн баяраар нэг хүн өдөрт 4-6 айл ордог гэдэг тийм судалгаа байгаа хгүй. За тэгмээс одоо айлбар одоо цай уган, буузаар дайлан. За тэгээд тэрнээс цааш одоо хөвчүүний мах гэл айгүй хүнд хоолыг одоо ингээл хэрэгжилж байгаа шүү дээ. За тэгвэл цагаан сараар зохицтой цадах буюу одоо ингээ ходоодондоо дарамт өгөхгүйгээр хэрхэн хоол вэ? 5 өгний зарчим. Тийм 5 өгний зарчим аа л барьж байгаа юм. 5 өгний зарчим. Яг 4-ний зарчим тий. 4-ний нэг. Гэтэ яг хав тэрнээс гадна бид нэр ингээд нөгөө бууз идлэхэд буузаа нэг арай жоох илчлэг багтай хийж ч юм уу тий. Тиймэрхүү аргууд бас ингээд айлууд ашиглаж болно шүү дээ. Одоо жишээлбэл яг илчлэгийн хувьд бол нүүрс ус 4 ккал, уурга 4 ккал гэдэг бол өөх тус 9 ккал байхгүй. Тэгэхээр буузныхаа жишээлбэл тослогийг нь арай жоохон бууруулчихаа тэр бууз чинь байх ёстойгоос арай жоохон илчлэг багтай болно тий.
Одоо салаатаа гэхэд жишээ нь ингээд нэг халбаа майонезлайлаа гэхэд шууд 50 ккал орчим болох байхгүй юу 45 бид нар гэдэг. Тэгэхээр арай өөр байдлаар ингээд нөгөө соус багтай тиймэрхүү салаат нэр сонгодог ч юм уу тэгж хийвэл илүү зүгээр гэсэн үг тийм. Нийслэл салаатанд маань маш их уучлаар яриаг нь тасалчлаа. Нийслэл салаатанд маань маш их меню зорддог шүү дээ. Тэгэхээр нийслэл салаат бол өөрөө бүр айгүй нэлээ илчлэгтэй бид нар юм иддэг юм байна шүү дээ. Тийм ер нь алчдаг өндөртэй. Тэгэхээр яг хуу бусад үеүүдэд ингээд ангаар нь ч юм уу те ингээд идэхэд одоо болж ялаа гэхэд одоо яг ингээд бууз бусад юм хүнсний бүтээгдэхүүнтэй хамт идэхэд бол тэр чинь нийлээд аюул их хилчлэгийг үсгээд байгаа. Өндөр алхаад байгаа. За тэгвэл энэ нөгөө одоо салаал гэж ярьсан шүү дээ тий. Одоо яг цагаан сарын үндсэн одоо хоолндоос бусдаар айл болгонд одоо олон төрлийн салаад, дээшүүс байгаа шүү дээ тий. За тэгэнгүүт одоо ингээд хоорондоо хольж хэрэглэж болохгүй тийм хоол хүнс гэвэл одоо яг юу байдгийм болоо. Яг уу яг ногоонуудын хувьд бол энэ ногоог яг энэнтэй хольж хэрэглэж болохгүй гэсэн бүр тийм туйлын заалт гэж бол нэхэн байхгүй л тий. Ер нь аль хэрэглэж болно. Гэхдээ нөгөө хувь хүний онцлог гэж байна шүү дээ. Хувь хүний одоо жишээ нь байцаа эдгээр гидс дүүрдэг ч юм уу, түүхийн ногоо эдгээр гидс дүүрдэг тийм хүмүүс байж болдог. Тэр хүмүүс болохоор арай илүү жоохон жигэнсэн төрлийн салаатнуудыг сонгож болно. Эсвэл нөгөө нэг одоо сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гидсэднэр нь дүүрдэг хүмүүс байж болно тий. Тэгэхээр тэр хүмүүс нь болохоор одоо лактозгүй сүйд нартэй цай байвал илүү дээш ч юм уу. Тиймэрхүү сонголтууд байж болно гэсэн үг. Гэхдээ энэ дээр нэмээд хэлэхэд нөгөө хүмүүс аягүй сонирхдаг шүү дээ. Мах сүү хоёрыг хамт хэрэглэж болох уу гэдэг. Одоо нөгөө банштай чи ер нь хор юм шүү ч юм уу. Тэгээд идэв шүү дээ тий. Тэгж их аягүй сонирхдаг. Тэгэхээр тэр хоёрын хувьд бол ер нь хамт хэрэглэж болохын хувьд бол болно. Гэхдээ хоол боловсролтын хувьд бол одоо жишээ нь юг сүүг одоо өөр бүтээгдэхүүнтэй хэрэглэсэнтэй харьцуулахад ч юм уу махыг ногоотой хэрэглэхтэй харьцуулахад ч юм уу хоол боловсролт илүү удаан явагдана гэсэн үг. Яа тэгэхээр мах чинь айгүй их юм уург өндөртэй хүнсний бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Тэрэн дээр дахиад нөгөө сүүний уургууд нэмэгдэнэ. Тэрний тослог нь нэмэгдэнэ. Тэнгүүт тэр хоёрыг чинь нөгөө хоорондоо боловсрох хугацаа нь бас жоохон ингэж өөр байдаг. Тэнгүүт айгүй удаан боловсрох боломжтой. За дээр нь нэмээд нөгөө сүү өөрөө кальц өндөртэй байхад маханд жишээ нь төмөр өндөртэй. Тэгэхээр энэ хоёрыг зэрэг хэрэглэхээр нөгөө бие биенийхээ шинэгдэлтийг жоохон саатуулаад гарчлаад ирсэн үг тийм. Гэхдээ нэг тийм одоо амь насанд аюултай тийм юм бол байхгүй. Гэхдээ ингээд байнгын ингээд зөгцдгүү хүнсний юм шүү дээ. Ер нь ингээд их хэмжээгээр ч юм уу хэрэглээд хэрэггүй зүгээр бага хэмжээгээр зохицуулаад хэрэглэж болно. Гэхдээ та хоёр санаж байвал ингээд ихэнх улсуудад сүүн бүтээгдэхүүнийг ч юм уу махтай хамт хэрэглэсэн тийм юмнууд хоолнууд айгүйх байдаг шүү дээ тийм. Жишээ нь зүгээр чизбургер ч юм уу зүгээр л ингээл пицца гэхэд чизтэй ч юм уу тийм. Одоо зүгээр ингээд нөгөө фастанууд байна тийм. Энэтхэг хоолнууд ч гэсэн байдаг. Тиймүүд ганцхан манаа байна шүү дээ. Зааж биш ер нь аль ихэнх улсуудад ер нь их тиймэрхүү сүүний болон одоо нэг махны сүүн бүтээгдэхүүний болон хослолууд ер нь аль байж байгаа. Тэгэл улс улсынхаа онцлог тааруулсан тийм бүтээгдэхүүнийг гаргаад авсан. Бид нэр тохиромжтой харьцаагаар хэрэглэхэд бол зүгээр. Ив ирүүл биштэй хүн бол нэг тийм асуудал үүсгээд тах нь харьцангуй гайгүй. Гэхдээ нөгөө жишээ нь хоол боловсруулах замын асуудалтай ч юм уу дүмж одоо мэдсэлд ороод гарсан хүн ч гэх юм уу тэр хүмүүс бол болохгүй гэсэн үг. За ойлголоо. Тэгвэл банштай цай маань бол одоо бидний бас яг нөгөө боддог шиг тийм амар аюултай ч гэдэг юм уу. Хүнд хоол яг хүнд юм байна. Тэгтээ яг одоо амнаас нь түрхээр ч гэдэг юм уу тийм өндөр аюултай бол биш юм байна гэж ойлголоо тий. Ирүүл яг хэвийн хүнд гэсэн үг. Ирүүл яг хэвийн биетэй хүнд хэрвээ жирэмсэн ч үт юм уу бие муутай хоолны дэглэмтэй хүнд бол одоо хоол боловсруулах хэрэгтэнд бол жоохон ачаал өгөхөөр тийм хоол юм биш үү дээ. За тэгээд энэ бол одоо хүн болгоны яг нөгөө мэдмээр байгаа одоо иммунрийн ач зээнэрийн загиндаг өгүүлбэр тий. Өөх тостоо л идчихэд жаараас нь хүүтэн газтаа ундаа уугаад гэд те яг энэний яг та эмээгийн өгүүлбэртэй дүүцгүүц энийг шинжлэх ухаанч талаас нь гоё үзэгчтэй тайлбарлаж өгч шүү дээ. За тий. Гэтэ тэрнээс өмнө та хоёр одоо жишээлбэл ингээд аягүй хитцэн байлаа гэж бодлоо. Цадцсан байлаа гэж бодоход хийж өсөн ундаа уучгаар ингээд арай гайг болчих юм шиг тий санагддгүй юу юм. За ер нь бол бас заримдаа тэгдэг. Хийж болсон ундаа гэхээс илүү нөгөө газтай ус уучгаар бүр айгүй санагдаж байна шүү дээ. Би бол хоол идэхдээ ер нь газтай ундаа уучдаг юм байна л да. Тэгэхээр миний би амар тааламжтай мэдрэмж аваад би донтоод байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол би
донтоод байна гэсэн үг шүү дээ. Ингээ таалагдаад байна. Тэгэхээр гоё болдог л гэсэн үг юм байна л та. Би бол тэгж бодлоо тий. Зүг. Ер нь аль тийм. Ер нь аль нөгөө нэг хийжсэн ундаа чинь дотроо ингээд CO2 гэдэг юм хийтэй байгаа шүү дээ. Хий ингээд ходоодонд орохороо тодорхой хэмжээгээр ходоодны ингээд эзлэхүүний хэсгээд нэг арай жоох ингээд нэг дүүр гэдэг юм уу? юу болгож өгдөг. Арай сул Ходоодонд нэг жоохон ч гэсэн зай үүсгээд агаар оруулж өгдөг юм биш үү? Тэгээд жоохон ингээ муухай юм ярих юм бол бас нөгөө ингээд хихрэх рефлексийг жоохон тийш үү тий. Яг газтай юм уусан дараа тэгдэж ш. ингээд ихсэж өгдөг. Тэнгүүт ингээ хүн хийгээ ингээ яачингот арай ингээ нөгөө нэг дүүрэн байсан хадаач арай гайгүй юм шиг тийм мэдрэмж бол төрж болно. Гэхдээ яг цаанаа бол хоол боловсролтыг удаашруулж байгаа байхгүй эсэргээр. Одоо жишээлбэл өөх тостой хоол идчихээ дараас нь хийж өгсөн юм уучаар нөгөө өөх тосыг нь хатууруулаад цэдмэгжүүлэх тийм бүтцтэй болгочдөг гэж үздэг. Тэгэхээр чин бүр удаан шингэнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг юм нь яг хуу хийж өгсөн бүр ус нь ал иймэрхүү байна. Ундааны хувьд болохоор бас нөгөө бид нарт ийм хуурамч ийм нөгөө адреналин байгаа юм шиг тийм мэдээлэл өгдөг. Одоо жишээ нь ялангуяа ийм чихэрлэг ундаанууд чинь бид нэр уусны дараа шууд ингээ огцом цусны сахарыг өсгөж байгаа шүү дээ. Sugar high spike болгочихж байгаа гэсэн үг тийм. Тэнгүүт ингээд бид нар чинь ийм хөөрлийн байдалд ороод айгүй гоё байгаа юм шиг юм мэдрэмж төрчдөг. Допамин гараад ингээ адреналин ингээ гараад юм. Тийм одоо нөгөө сахараасаа спайкостаасаа болоод тэнгүүт яг тэр мэдрэмж нь бас ингээд бид нэг гастай юм уучвал айгүй гоё болчтой шүү гэсэн нэг тийм юу өгöd гэдэг юм биш үү тийм. Тэгэхээр эсэргээрээ танд гоё мэдрэмж өгöd байгаа юм шиг хоол илүү сайн шингээгээд байгаа юм шиг зарим хүмүүс чинь өгцтэй хоолны араас кола ууч юм уучиж гэдэг нэг тийм Монгол одоо дам яриад байдаг шүү дээ. Тэр бол эсэргээрээ таны хоол боловсруулах үйл явцыг удаашруулт юм биш үү. Тэгээд танд ер нь бол одоо худлаа юм тааламжтай мэдрэмж өгдөг юм байна. Тэгэхээр энэ бол яг амьдрал дээр ходоодон дотор бол ямар ч одоо туслах дэмжлэх юм бол болдгоо эсэргээрээ танд хор нөлөөтэй юм байна шүү. За тэгээ эмчээсээ асах өөр асуулт гэвэл юун дээр хийжсэн эднэр гэх тийм тэд нар ч болохоор ихэвчлэн нөгөө фруктозын агуулмж өндөртэй байдаг шүү дээ. Тэгээд бид нэр фруктоз бас ингээд шууд шингээ хэлбэрээр ч юм уу их хэрэгтэй юм бол нөгөө өсөлтийг мэдэрдэг юм даавар, грилийн даавар гэж байдаг. Тэр дааврыг болохоор бас ингээд нөлөөлөд биднэрт нөгөө татгалан мэдрэмжийг бууруулаад байдаг гэж үздэг байхгүй юу? Газтай ундаа уухаар татгалцсан мэдрэмжийг таны тархины сигналд ингээд багасгаад идэв юм биш үү? Бас тэгэхээр ер нь худлаа ингээ хоол шингээд байгаа юм шиг те гой ингээд нэг юм ходоодон дотор нэг хоол багтаад байгаа юм шиг мэдрэмж өгөөлөд юм биш үү? Ер нь тийм байна. Гэтэ цаанаа бол яг шинж байгаа байхгүй гэсэн үг те. Шингэхгүй юм байна. За ингээд уучлаарай манай энэ болон маань маш богинохон учраас тэгтээ та бүхэнд бол маш хэрэгтэй хэдэн мэдээллүүдийг өгсөн бахаа гэж бодож байна. Та 5-ны дүрмээ баримтлаарай 50 25 25 та өөх төстэй бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол эрхээ урууны дүрмээ баримтлаарай. Тэгээд гүйжүүлсэн ундаа бол танд ямар ч тийм одоо ашигтай бол биш юм байна. Тэгэхээр та өөрийнхөө тавган дээр байгаа цагаан сараар идэвч байгаа хоолоо тавгны дүрмээр баримтлаад тэгээд өөртөө гоё тохиромжтой хооллоорой гэж. Тийм тохиромжтой. Тий. Баг дуудлага өгөөрэй. За тэгээд үзэгчд маань та бүхэн өөртөө хайртай байгаараа та өөрөө өөрийгөө л хайрлаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр та өөрөө өөрийгөө хайрлаад өөрөө өөртөө гоё зөв зөвхөстэй хооллоорой. За эргээд хэдүүлээ буудан дээр уулзцгаая.